хориглохгүй гэж болно. Совсон сургуулиас эзэмшсэн мэрэгжлээс гэдэг юм эхлээд бас жоохон намтрахны үеийн зүгээр бас тэндээс явлаа яриагаа эхлэх судал төрх юм л дээ. За тэгээд за би ч мал одоо бүр хөдөөний малдар өссөн шүү дээ. 7 дугаарын төгслөө бол тэгэл хөдөө Арангаа аймгийн цэцэрлэг суманд малдар аваажтайг байж байгаа л тэгэл Арангаа 7 дугаарын төгсөөд Улаанбаатар хот 6 дугаар 10 жилийн төгссөн. Тэгээд л хоошоо зөвлөлт толгойд улсад явж аюулаас хамгаалах хорооны дээд сургуулийг 66 он төгсч байлаа да. За тэгэл дэрнээс хойш яг хөдөлгөөний ажилд томилсон газар нь явж ажиллаж зүтгэж явсан да. Аюулаас хамгаалагч гэж нэрлэнэ үү, тагнуулын төв газарч гэж нэрлэнэ үү, одоо яаж нэрлэнэ үү? Ер нь энэ байгууллага бол зайлшгүй аливаа улс орны тусгаар тогтолт хэрэгтэй, зайлшгүй байж явах хэрэгтэй. Арга байхгүй л юутай байгууллага л да. Манайч нэг аюулаас хамгаалах гэхэр нэг тийм дээр үеийн нэг л өгөл уугаад байдаг. Одоо бол бүр шилүүл өгүүлэгдэж яах шиг санагдав. Тэ айлч улсад зүгээр айлаар бол одоо гоо яг мөн айлд чинь нэг дуурдаг нэг мөн буу хан байж л идэх. Нэг өлгөөтэй. Шам нэрвэлсэн. Тэ гадаан нэг мөн нохоо байх хэрэгтэй да тийм ээ. Чимээ өгч яг нохоо байх хэрэгтэй. Тэрэн шиг одоо айлч улсад нэг энэ байгуул байх хэрэгтэй. Байдаг угаасаа ийм байгууллагагүй улс гэж байхгүй шүү дээ. Энэ бол одоо Монгол улсын аюулгүй байдал тусгаар тогтнолд өөрт ног зүгээргээд биелүүлж ирсэн. За яахав тэр 30 хэдэн оны одоо хөлмөг дэвлэлгээд ярьж байгаа. За тэрэндээс эхлээд тэр ногоо малгаад эднэр гэж тэр яриа гарсан. За тэр чинь бол Монголын одоо удирдагчид яагаагүй. Комментарн гэдэг нэг тэр дэлхийд тусгал хийнэ гэсэн юмнаас л тэндээс л ягаал тэр социалист орн гэдэг юм гэдэг комментарны заавараар л явсан л тэгэл яхаарт нэг хэлмэгдүүлсэн ламнарыг хэлмэгдүүлсэн олон юм билээ. Тэрнээс бол энэ байгууллагын нэр бол нэлээд одоо унсан актер юм би. За тэрнээс хоошх нь бол одоо тэгэл энэ байгууллага чинь улс орныхоо өмнө өөргөө биелүүлж ирсэн. Би одоо тэгж боддог. Тэгвэл бид нар нэг лам мам гэдэг юм нөгөө нэг өнцгөөс нь тараад байдаг болохоос тэнд ажиллаж исэн байгууллагын өөрснөө бас хэлмэгдсэн байдаг юм байл шүү дээ тэнд чинь. Тэш тий. Тэнд бас нэлээд Улаалбан тушаалтныг аваачаал бодчихсон хороочихсон юм энэ биш үү? Байгууллага л өөр их бас хэлмэгдсэн. Энэ Монголын лаг түмний нэг л хэсэг шүү дээ. Тэгээ яг л одоо Монголд юу болсон тэр л хэмжээнд л одоо бас бүх юм л үтсэн байгууллага. Бас л сайхан үргээ биелүүлдэг чинь бас л сайхан шудраг тэдний үзэл бодолтой таарахгүй тийм л хүн байсалбай таарч чинь улсаа гэсэн Монголоо гэсэн ч гэдэг юм нэг л юм байж л байгаа л гэж байгаа шүү дээ. Зүгээр л тоо үзэх гэж л байгааг байна. Одоо зүгээр энэ байгууллагын талаар одоо их ил тод боллоо. Нээлттэй болж байна. Архивын зарим материалууд одоо бас ил болж ах шиг байна. Бас энэ байгууллагын түүхийг олон түмэнд зөвөр ойлгол бодтойгоо зөвөр гэдэг чинь одоо тэр байгууллагыг хамгаалахтай биш юм тийм ээ. Өөр нь бодит үннийг харуулхад бол одоо бол цаг нь болсон. Ер нь бас түрүүчээс юм гарч байгаа шиг сая бас кино хийслээ. Чавсангийн тухай кино хийсэн гэж сая ахмадуудаа байгуулга үзүүлж байна лээ. Бас нэг юмыг бол ер нь үнэн бодтойор нь түүхэнд л үлдэх хэвээр. Цагийн хөнгөн дээр дүгнэх гэдэг чинь бас тийм сайнч дүгнэлт болдог л дээ. Тухайн үедээ л зөв юм шиг нөгөө юу очихтой зэрэг буруу юм шиг болоод явчих штэ тийм ээ. Тэглээ түүхэл түүхээр л үлдэн. Түүхийг яаж ч гоолж болохгүй штэ. Тухайн үед гоолж болно. Тэгтээ түүхэл түүхээр л үлдэж байгаа юм чинь. Тийм. Тэгвэл ер нь хяналтын системийг хянаж явах хэвээр юмнуудыг жаахан хүч шалруулсан тал бий байна. Бодлогын чанартай гэдэг хайшаа юм, мэдэхгүй гэдэг хайшаа юм. Танд ер нь тийм буудгүй. Юу энэ чи ер нь бол хариулахгүй болно шүү дээ. Энд нь хариулах хэрэгтэй асуулт гэж бодож байна. Энд бол угаас хяналтын системийг бүр санаатаагаар үгүйсэн шүү дээ. Тэгж дураараа одоо дургах гэсэн энэ удаар зардын хяналтыг үгүй болгосон уу? Болгосон. Аюулаас хамгаалах угаас устгах гэсэн тийм үү? Нах аймаг татан болгосон. За тэрний суурин дээр яг өнөөдрийн одоо тагнуулын ерөнхий газар эхлээд бол яг аюулаас хамгаалах ерөнхий газар гэж үлдсэн. Тэгэхээр энэ бол зүгээр өстой нэг орон тооны одоо юу гэдэг төсөв хөрөнгөөр бүр ингэ шахаад одоо тэр үе чинь
Бямбсрын одоо ерөнхий сайд байлаа шүү дээ. Бямбсрын тэр комитетийн дарга байсан. Тэгэхдээ угаасаа төсөө хөрөнгөөр шахаж байж энэ байгууллагыг бол бүр хүчгүйдүүлсэн хүн бол одоо Бямбсрын байх. Тэгээд одоо тэндээс юу үлдсэн гэдэг зэрэг одоо улс орныхоо хэмжээнд харж чаддаг байсан. Энэ нүд чих болдог байсан байгууллага бол одоо бүр сулраад юмыг харж чадхаа болсон. За өнөөдөр одоо эргэж яхан сэргэж байгаа би өнөөдөр дотоодын технологийн байгууллагын дотоод ажилд одоо тэрийг мэдэхгүй юм чинь. Одоо сайжирч байгаа байх гэж би найдаж байна. Тэгтэл хаан ч байсан ер нь одоо эн чинь ардчилсан нийгэмд зүгээр нэг хэлмэгдүүл бариад авчлаг тэр цаг ч өнгөрлөө шүү дээ тийм үү? Одоо өнөөдөр хин нэг зүг дуртай нь барьж аваад шоронд хийждэг тийм ээ саадалчдаг тийм байхгүй шүү дээ. Чинь олон шатаар ээж прокурорын зөвшөөрлөөс ахвалал олон юм байна шүү дээ. Шүүх прокурор. Тэгэхээр энэ хяналтгүй болгосноор өмч өвчлөлийг одоо өөрөө одоо мэдж байгаа байх. Өмч өвчлөл яаж завхарсан хяналтгүй болгосноо шүү дээ. Өнөөдөр одоо яаж энэ улс их орны баялаг яаж сүйдэж байна вэ? Энийг харж хандж байгаа юм ихэс үүрэгтэй байгуулга байгаа ба. Бүрэн харж чадж байна үгүй би чадахгүй байгаа л гэж бодож байна. Одоо дуртай нь Монголын зүгтээр хурц ирж хаад газар шороог нь ухаад баялагийг нь аваад зөөгөл гарч байна шүү дээ. Хин харж байгаа юм чи. Бямсрангой гэсэн зүгээр та би нэг юм асууя. Бямсрангой ярилцлаганд би харсан санагдах юм. 2.4 тонн алтны асуудлыг тантай холбож ирдэг. Таныг мэдгээд та хариулахгүй ч байсан болно. Гэхдээ над руу бол хүн ярьсан. Гэхдээ нөгөө Бямсрын чи ингэж ярьж явах юм. Тэр 2.4 тонн алт чинь цэрэгзэн одоо мэдэндээ тэр гаргасан байгаа. Тэгээ сүүл дээр нь тэр алт чинь Оросуудын лёроо орцсон юм уу да гэсэн. Нэг иймэрхүү өнгөтэй ярьсан гэж байгаа. Би тэрийг сонсоогүй учраас яг тэгж хэлсэн гэж одоо би хэлж чадахгүй. Тэгтээ зүгээр энэний түүх ямар юм гэдгийг бас одоо өөрийн чинь асуултанд хариулаад тодруулах хэрэгтэй гэж бодож. Яг л энэ түүхэнд орох хэрэгтэй. 2.4 тонн алтыг за нийгмийн хамгааллын яам татан богдаад аюулын хамгаалалт хөрөнгөний газар үлдсэн байсан. Би аюулын хамгаалалт хөрөнгөний газар дараагаар үлдсэн. За тэгээд 1990 оны 9 сарын сүүлчээр Очирбат Бямбсан хоёрамаг дууддаг байхгүй юу? Өрөөндөө. Ерөнхийлөгч ерөнхий сайд. Тий, тэр чинь ерөнхийлөгч болгоос ардын хурлын дарга байсан шүү дээ. Тийм. Тэгээд надад юу гэсэн гэж зэрэг одоо бид Оросд цэвэршүүлдэг байсан алтаа Лондонд цэвэршүүлэх гэж байгаамаа. Энэ алтыг одоо Оросуудад мэддэхгүйгээр Лондон руу гаргах хэрэгтэй байна гэж. Тэгэхээр би хэлсэн. Үгүй энэ чинь Оросууд мэддэхгүй гэж. Оросын туристын онгоцоор тийм ээ. Тэгээд Оросод мэддэхгүй. Оросын нутагтайгаар гаргаад ингэж явчихна гэж одоо ямар маань. Өнөөдөр одоо онгоцны буудлын дээр нэсгтэр энэ алт гарах гэж байгаа юм чи мэдсэн сонсвол ярьж штэ тавилсан болов шамаар өгж байгаа мэдээгээр орж ирж байна. Яаж мэддэхгүй гарах юмсан чи. За тэгвэл чи ер нь тэр яваад коллектага гэж. Коллег гэдэг нь тэр үеийн аюулсан болох хорооны дарга байсан Кручко гэж сүүл тэр ГКЧП-д ороод шоронд ч ороод сүүл нь цагаат гацсан байх хэвээр. Тэрнтэй уулзч чи хамгаалалтын ажлыг зохион байгуулах нь надтагсан байхгүй. Тэгэл би алтаа чигтахаас өмнө би чинь заавал 27-нд би Москваар явсан чинь 9 сарын 27-нд яваад Москвад очиод аюулсан боловс зөвлөлтийн аюулсан болох хорооны дарга Кручковт хүсэл тавилаа да уулзъя. Хүлээж авахгүй юу гэдэг хүсэл тавьсан. Тэгээ намайг оройн хүлээж авсан. Тэгээд тэр чинь улс төрийн төвчний гишүүн байсан. Бас яг хүлээлгсэн. Тэгж жагаад одоо орой урч ирээд уулзлаа да. Оройн хоол гэдэг. Тэгээд одоо манайх одоо ингээд алтаа танаа цэвэршүүлдэг байсан. Одоо англи цэвэршүүлэх гэж байгаамаа. Энэний хамгаалтын асуудал тариулсан анхаарчихгүй юу гэсэн хүсэлтэй явна л гэсэн. Тэр боллоо яах вэ? Тэгээд манай туристын онгоц л шүү дээ манайх чинь. Москвагаар яриад энэ дээрс юм яагаад тэгэл буцаад явдаг. Нэг морьтой байлаа шүү дээ. Тэгээ би Москвад тэр асуудлаа тавьж хайлчаад ингээд тэгсэн чинь нөгөө онгоц явж чадхаа байлаа гэсэн. Манай туристын онгоц шүү дээ.
Тэгээд би Бямсурн руу өглөө Монголын цагаар 6 цагт тэнхийн 1 цагт ярихгүй юу. Гэхдээ нөгөө онгоц чи явахаа болсон гэнэ асуулт орсон юм байна. Яах юм бэ? Хэрхээсээ дэлгэсэл мэлсэлтэй. Тэгээд одоо ямар яваар явуулах юм гэсэн. Тэгээд хэлсэн тэгсэн чинь түрээсийн онгоц биш Оросын зорчигч тээврийн одоо ердийн онгоцоор явуулсан шүү дээ чинь. За. Тэгээд тэр онгоц Москва 4 цагт буух хэрэгтэй байсан. Одоо зөвлөлтийн зорчигч тээврийн онгоц шүү дээ. Тэгээ би одоо тэр очоод нөгөө тэндээс нь одоо буулгаад өөрийнхөө нөгөө моторисийн онгоц чинь нэг юм гарчиж байгаа засвараасаа. Тэгээд тэр чинь Оросоор зорж хийсэн байж болно шүү дээ. Тэгээд төрийн онгоцонд шилжүүлж ашиглан би ч очоод одоо онгоцных нь юу шалгана үстэй. Өөрийнхөө онгоцыг дотороо нь орж үзлээ. Тэгээд явсан улсууд нь индустриалтыг хөргөлдсөн улс чинь бол Монгол банкны одоо тэр үе чинь дэд даргал гэж яасан багтаа ерөнхийлөг шийддэг байсан баа. Янсан хин Баяр гэж явсан. Яг Мингтэй Баяр. Аюулаас хамгаалахаас 2 төлөөлөгч явсан. Адилш Минцаан гэдэг 2 төлөөлөгч тэрийг хөргөж явсан байхгүй. Москвад би нэг онгоцоо одоо шилжүүлж очихыг нөхөр яваад очисон чинь манай онгоц руу зөвлөлтийн нэг зорчигч тээврийн онгоцноос шилжүүлээд нөгөө нэг ачаад зөөж явдаг нэг тэр чирдэг тэрэг байдаг шүү дээ. Тэрүүгээр ацарж байна. Тэгээ намайг очтол бол яг тэнд ингэ байж яасан. Тэгээ би дотор онгоцоо доторхыг нь үзчихад шалгачаад заач гэдэг. Тэгээд ачуулж яхад нөгөө нь яг нэг карьер гэдэг нэг ингээд нэг ачаа ингээд яадаг юм байдаг шүү дээ. Нэг тийм манай онгоцны юуруу ингээд тавьчих. Тэгээд нөгөө ачаага одоо алт чинь нэг энэ хараатай юм байгаа шүү дээ. Модон хайрцагт хийцэн голоос нь. Тэгээд ачиж байсан Орос нь одоо тэрийг ачаад дээш нь тавьж өгч байгаа карьерд тавьж байгаа Орос асууж авахгүй юу. Энэ юу юм бэ гэж. Что это такое гэж асууж байгаа. Тэгээ манай дагаж явсан улсууд энэ тусгай ачаа гэхгүй. Тэгсэн чинь нөхөр би мэдэж байна энэ ч алтал байна шүү дээ гэдэг ингээд. Нөхөр тавьжсэн. Тэгээс би Оросоос нуун гэж яасан бол ямар ч үг гэдэг би одоо алдсан 2.4 тоног замд нь алдвал яах вэ? Хинээс нэг юм. Хэмэт тийм мэдэхгүй шүү дээ гэхэд одоо яах вэ? Тэгээд Лондонд очиулаад би Лондонд одоо онгоц маань очлоо. Алтыг хүлээж явлаа, зах газар нь тушаалаа гэж. Тэрийг дуулаад л би тэгэл одоо тэгэл ванаш ярьсан. Лондонд бол одоо элчин сайд байсан манай элчин сайд байсан Очирвал гэж хүн байсан л да. Тэр өдөртөө шингэр бүгд холбогдож байгаа юм чинь. Тэгээд тэр алтыг би Очирвалаас асуусан л да. Сүүлд нь. Гэхдээ энэ ч одоо тэр алт чинь тэгээ юу болсон юм гэсэн. Гэхдээ би нэг сарын дараа нөгөөдүүл асуусаа манай нэг алт ч аваа бас жаахан тэр алтнаа юм унж байгаа байхдаа өсөж байгаа байхдаа гэсэн маягт юм асуусан юм байна л да. Танах ч айл эдийн тэрийг аваа зарцсан шүү дээ гэсэн гэж. Тэгээд тэрийг зарсан хүн нь бол угаасаа тэр алт дийлэргээд л манайхан яриад байсан шүү дээ. Одоо нэг бодлын мөрийг цоглоомч гэдэг тоглоод алдсан юм гэнэ. А ер нь л үндсэндээ одоо энэ гам болд. Даваа даржин гам болд. Төгөр сурангаа сөхөлдөн. Тэг хийн шиг байсан. Эднэр ер нь тэр нэг тоглож байгаад алдсан. Тэрийг мэдсээр бод Бямбсрын өөрөө тэрийг зориуд цэвэршүүлэх нэрээ дэш нь гаргаж тэр барьцаанд л өгсөн юм байна. Тийм л тарах юм тийм ээ. Түүхэн ердөг юм байгаа. Энийг бол одоо энэ Монгол банкны тэр юунд байж байгаа хөтөр үнэт эдлэлөө ямар юм байдаг шүү дээ. Тэнд бол тэрийг алтыг тушаасан бүх баримт ямар компани тушаасан. Тэгтээ надад нэг хүн хэлэх нь бол Англи байсан Америкийн одоо компанид л өгсөн л гэж хэлээ. Нэг хүн ярьж байгаа юм. Яг одоо тэр нүний юм уу? Ямар ч тэр алт бол нохоо замаар орсон. Хилэн талангүй байсан баярлж байна. Үзэгчд ийм үг хэрэгтэй. Манай ажил хэрэгч хүмүүсээс өөрийнхөө бодсон сансныг үзэгч хүндлээд цаг хугацаагаа хүндлээд байгаагаар нь хэлж өгөх явдал дараа үед хэрэгтэй байдаг л да. Энэ бол хоб биш. Энэ бол яг л ярих стайл юм гэж ярьж байгаа гэж бат. Энэ баримт нь байж байгаа тэр гэрчүүд нь байж байгаа. Өнөөдөр бол тэрийг хин ч үгүйсгэн хүн одоо тэр үед явж байсан бүх усуд нь байж байгаа байхгүй. Би байна.
Ямсрын өөрөө байгаа. Одоо энийг бол яг эцсийнх нь асуухад Ямсрын очроод хоёроос ямар зорилгоор та ярьж байгаа цэвэршүүлэх гэж гаргасан юм уу? Эсвэл одоо мөрийг тоглоом өрөнд өгсөн юм уу гэд асуух хэвэл асуудал дан чинь. Одоо тэгтээ зэрэгөө мэдэхгүй дэр цэрэгзэн л одоо яасан байгаа юм гэсэн яриа сууж арахгүй шүү дээ. За ойлголоо. Арч салбаны анхны үйл ажиллагааг таныг тагнасан гэх. Та тэнд нарийн өгч ирсэн. Тэр шуулган дээр ч одоо бөө маргаан хариулсан. Би байж ирсэн. Ардын эрх сони байсан билээ тэр чинь. Ардын эрх сони 2 нүур гарсан. Одоо намайг одоо тэн дээр чинь л одоо байцааж байгаа байхгүй да. Би тэр урд гарчихсан. Тэгээ би хариулж байгаа. Тэгээ сүүлдээ бүр дургу хүрээд. Ер нь ингэдэг би эрүүгэн хууль авцсан. Хүмүүс харал авцсан хэрэг бол. Одоо энэ эрүүгэн хуулийн тусгай ангийн тэдээс тэдтэйгээр зүйлд. Аюулгүй хамгаалахын үүрэг байж байгаа. Энэ хуулийн хүрээнд ажилласан бол энэ хуультайгаа яар буруу гэж байгаа бол. Энэ хуулиас хэтэрсэн байвал би хариуцлаа үлээн. Гэсэл юм хэлсэн юм да. Одоо чи боо юм болсон л доо. Би бол тагнаагүй хэлээгүй ш. Чагнасан. Энэ хуулийн хүрээнд чагнах ёстой, тагнах ёстой. Ямар байгууллага гарч ижааг мэдэхгүй бол аюулгүй хамгаалах гэж юу болж байгааг мэдэх ёстой шүү дээ. Тэр чинь ер нь явсаар байгаад хувьсгал гэж ярьж байна тийм үү? Тэгвэл хувьсгал гарах гэсэн хувьсгалыг хөдөлгөх шүв чинь хэн байсан, хэн зохион байгуулж байгаа юм тийм ээ? Хэн өдөрдөж чиглүүлж яах гэдгийг ч одоо мэдэх хэрэгтэй байдаг. Аюулгүй хамгаалахыг мэдчихсэн. Энэ чинь хэн гол юмыг нь боловсруулж өгсөн, хэн энд өөр гүйцэтгэжсэн бүх юм бол аюулгүй хамгаалах дээр үуч юм бол хүчтэй одоо юу гэдгийг ямар ч байсан харыг үзье гэсэн юм аа бол харчдаг л байсан. Нэргүй доктор одоо гол юуг нь хийж өгсөн шүү дээ. Тэгээ тэрийг бол өөрөө ч хэлж байгаа. Одоо жоохон гомдолтой байд юм шиг байна л. Одоо би дамагийн хийж өгсөн тэд нар одоо ингээд арчилсан хувьсгалыг жинхэнэ ёсоор нь явуулсангүй саяхан би нэг юм харж ирсэн. Тийм хэлсэн байна. Ер нь эдийн засаг одоо тэр бүх юмыг бол нэргүй доктор хийсэн. Нэргүй доктор нь цугладаг байсан. Энэ ч бүх юм чинь аюулгүй хамгаалахыг мэдлэг байх. Өөрөө ч ярилцлагад ярьж илээ. Тэгсэн байх хэвээр. Мөхөө өргөдөг уулзалт их ярьж ирсэн өөр. Тийм уулзалт болсон юм авсан гэдэг. Бид тэгж хэлээ. Тэр тийм баха. Нөгөө Кружка өгснөөс би зүгээр та чи одоо стайрлахгүй ч гэж болно л доо. Одоо нэг Баатар генерал шиг юм уу? Тэгээ бас тэр чиглийн хариуцлагатай ажил. Янз юмдыг хорлоо санжээсэн гоо энэ тэргээд таны сэтгэл зүрхэнтэйгээр бас л дайрчил байсан байх, хэцүү байсан байх та тий. Та хариулахгүй ч байсан болно. Хөөе яах вэ? Ер нь би бол байгууллагын маань хөмсүүдээс тийм ээ ямар нэгэн байдлаар алдаа дутагдал гаргаад хэрэг төвөгт ороход бол одоо дотроо хэмзэглэдэг. Даанч гэдэг. Үнэхээр ингэсэн юм болов уу? Арай ч гэдэг гэж бодох юу бол гардаг шүү. Гэхдээ хэрвээ одоо байгууллагын нууцыг тийм ээ авч хараад тэр нь ягаад нотлогдоод тэгж шийтгэсэн бол одоо гэдэг даанч энэ байгууллага толгойлж явсан. Арай ч ингэж болохгүй шүү дээ л гэдэг л надад бол тийм л төрж ирсэн. Одоо бол тэгээд нэг хэлмэгдүүлээ шийтгэждэг тэр цаг ч өнгөрсөн шүү дээ тийм ээ. Одоо зөвхөн бодоход энэ эрхчлөө тусгаар тогтнол гэдэг энэ хоёр хонд бол юм л эрхчлөө тусгаар тогтнолыг нэг л хэлчихдэг шүү дээ бид нар. Тэр тусгаар тогтнол гэдэг юм маань одоо чухал санагдаад байна да. Эрхчлөөг шахаа эдэлж илэрнэ тийм ээ. Тэрнтэй хамт тусгаар тогтнол бас яг эрхчлөө тэр хэмжээндээ байж гэнэ үгүй юу гэдэг юм бохох гэдэг шүү дээ. Тэг эрхчлөө бол одоо эрхчлөө хэтэрнэ гэж байдгүй гэсэн. Эрхчлөөтэй бол сайн. Дадгийн бодлоо яг үгүй хэлэх хэрэгтэй байх хэрэгтэй тийм ээ жагсаа цуглаанд оролцох хэрэгтэй байх хэрэгтэй ямар байдаг өөрийгөө хамгаалах хэрэгтэй одоо олон хүний эрхийн тал дээр бол одоо Монгол улс л урагшаа их явсан. Одоо тэг чөлөөтэй ярьдаг харилддаг бие нэгэ гүтгдэг энэ талаар бол гарамгаа боллоо шүү дээ. Тэглээ юмд бол хязгаар байх хэрэгтэй. Хязгаар гэдэг нь нэг хүний эрхээр таны эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэж тийм ээ. Тэгээд тэр нь арай болохоо болчиход байгаа юм биш байгаа гэдэг надад бол тийм сэтгэл төрдөг. Тусгаар тогтнолын хувьд бол одоо би одоо бол эмзэглэл байгаа одоо бол ер нь эмзэглэж явдаг хүний нэг.
Монгол улсын тусгаар тогтнолыг одоо бид хилтэй байна тийм ээ. Өстой нөгөө хэний хэлдэ хэлн байна, малн байна. Юу нэлээ гурван юм биш үү тийм ээ. Тэр хэл мал гурван байна л гэдэг. Тэр байгаа юм шиг байна. Байгаа юм шиг байна. А гэтэл эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг хамгийн их чухал шүү дээ. Эдийн засгийн тусгаар тогтнолоо алдвал улс төрийн тусгаар тогтнол алдагддаг. Ийм одоо бичигдээ хуультай. Өнөөдөр одоо Монгол улсын эдийн засаг ямар байдалтай байна вэ? Хэний хараат болчих гэдэг шиг бүгдээр яриад л шүү дээ тийм ээ. Тэгвэл улс төр нь тэр хэмжээгээр бас л тэр хараат байдалд орж байна уу? Тэгээд одоогийн маань энэ за сайхан залуучууд зөндөл байна. Одоо хин боддог байх, хин хийж сэддэг байх. Одоо Монгол улсын тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь үнэхээр Монгол тусгаар улс гэдэг зүгээр нэг юм газар нутагтай хилтэй малтаагаараа яахгүй. Эний чинь цаана өөр олон шалгуур бий. Тэр шалгуурууд маань ер нь юу болж байна гэдгийг л эргэж харахгүй болохоо байсан юм гэж ойлгодод байна. Баялагийг нь ухаж аваад ураараа хяналтгүй зөөгөөд явж байгаа гэж одоо бид юу гэж хэлье. Тэгэхээр тэр эзэн одоо түрүүнд нь одоо бид чинь за Орсын юунаас л гарлаа. Бодож хамгаалсан. Одоо станыг сайхан боллоо, жолоотой боллоо гэдэг шийдэл дэлдэл одоо яриад л байдаг тийм ээ. Гэтэл нэг одоо барын амнаас гараад ямар юм наамд гэдэг нэг биш үү тийм ээ. Арслангийн амд. Тэ Арслангийн амд тийм юмд орчиж байгаа юм биш байгаа гэдгийг одоо энэ ер нь олон түмбэл энэ талаар ярьж шүү. Ер нь л хэцүү болчлаа шүү. Энд ч одоо юу болоод байна вэ? Тусгаар тогтнол маань одоо бид нэг хэлтэй малтай хилтэй гэдгээрээ одоо ингээд нэг бодоод сатгалдаад явж болохоо болцсон юм шүү гэдэг нэг юм бол гарах гал байна да. Магадгүй та бүхэн ярьж байгаа энэ цаг дор энэ өдрүүдэд ч бас тийм амьсгал энэ тэндгүй зохиолж байна. Тэрийг уриалан дуудах гэж бид тэр ярьж байгаа хэрэг биш л дээ. Би нэг юм их анзаараад байгаа юм. Тэр хэрэгцэн гоо. Одоо манай монголчуудаа нийт нэгэд хүмүүсээ хараа ярд түмний ажиглаа. Одоо амьдралын ядуу зүдүү янз л байна. Амьдрал нь дээшлэхгүй байгаадаа бохимдох нь бас тийм их биш. Тэгээ болчиход яг нэг юм чинь Монгол хүн чинь сайхан сэтгэлтэй. Ер нь улс биш болохлоо гэдэг талдаа бохимж байгаа бохимдол их болоод байна. Нэг л биш байна гэдэг талдаа бол. Тэр чинь байна. Монголд бол одоо өрсөлдөн гуйланчил байх ёсгүй орн шүү дээ. Баялаг нь байна. Хөдөлмөр хийвэл одоо ямар ч байсан нэг юм 2 идэхгүй хоос хонохгүй байж болцоотой орн шүү дээ. Баялаг байна. Монголч асар их баялагтай гэдэг одоо бид алтан дээр суусан гуйлагч гэсэн бүр алтнаас илүү үнэтэй юм дээр суусан гуйлагч болж таарад шүү дээ. Одоо сандайлах нөгөөхийг аваад гарчвал шорон дээр суусан л одоо гуйлагч болох нэ. Тэгэхээр энийг чинь хараад байх цаа зэрэг үнэхээр одоо Монголын чинь энэ баялагийг хэдхэн зөвхөн улсууд хойволд гадныханд өгчөж байгаа юм биш үү? Хамгийн хямд нь. Би зүгээр 5 толгойн нүүрсэн юм дээр тэр ямар би тэрийг одоо эдийн засаг биш. Улсууд яриад байгаа нь бол 5 толгой сад руу гаргаж байгаа нүүрсний үн дотоодаар зарж байгаа нүүрсний үнээс хямдхан гаргаад байна гэж яриад шүү дээ. Үгүй юм байж болох уу? Үнэн бол байж болохгүй зүйл л дээ. Үнэн бол байж болохгүй шүү. Хэний төлөө явж байгаа юм чи? Хэний баялаг юм? Ард түмний баялаг шүү дээ. Тийм ээ. Энийг зүгээр хэдэн мөнгөтэй хэдэн улсууд ягаад их албан тушаал ашиглаад гадныхан зүгээр ингээд сул өгөөд ич тарахгүй шүү дээ. Чи Монголын 90 идэг үстэй. Хомигдсаар бол ер нь яг энэ хэвээр алдчихвал цөөхөн хүний гарт дотор л Монголын бүх баялаг ирээдүйдэг оролдог гэдэг нь алга болчихно гэсэн ажлыг төрөд идэг болно шүү дээ. Тийм улсууд яриад байгаа юм л дээ. Тэгэхээр эхлээд угаасаа өмч хөвчлээс эхэлсэн гэж үзээд нь шүү дээ. Өмч хөвчлээс эхэлсэн. Өмч хөвчлэг замрааг байж хэдэн улсууд одоо овсгоотой хэсгэр баялагийг гартаа оруулж ирсэн тийм ээ. Тэгээд тэн дээр хөлж одоо яг одоо үүргийн 8 хийгээд одоо хөл дээр боссон одоо бизнесмэнүүд байгаа. Гэтэл Монголын байсан баялагийг хомж аваад тэрийг зараад тийм одоо дотоод зочигчны юм гаргаад зарсан шүү дээ. Ийм юмнуудаас чинь болоод энэ чинь ард манд ургасаад шүү дээ. Яагаад ургуулж чинь гэхлээр зэрэг баян хоосон ялгаа хэтэрлээ тийм үү. Тэгэхээр баяжсан улсууд яаж баяжсан бэ гэдгийг л одоо
харах хэрэгтэй л да, тийм ээ. Одоо яг хэвдээ нөгөө хэргийг хөөн хэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг нэг юм ингээд нэг гах болгоцдог шээ, тийм ээ. Хөөн хэлцэх хугацаа дуустдаггүй хэрэг гэж байх хэрэгтэй юм шиг байна. Монголын ард түмний хохироос Монголын одоо эдийн засгийн аюулгүй байдал тусгай тогтмол тоор охирол учруулсан хэрэг бол хийж хуучирч болохгүй. Энийг бол одоо тэгээд хөөн хэлцэх хугацаа хийж дуустдаггүй юм байх хэрэгтэй. Тэгжвэж л улсуудыг нь одоо тэр болохгүй юмнуудыг хэлж одоо ялангуяа одоо хэвлэл мэдээлэл дандаа дөрөв засаг гэж ярьдаг. Дөрөв засаг чинь ийм юмдаа шударгууны гаргаж л одоо илүү тавьж явал ард түмэн энийг бол ойлгоно. Ард түмэн өөрснийх нь тавина. Тэгжвэж л одоо нэг тэрнээс үгүй хэдхэн улсуудын өөрсдийн тавьсан томилтын одоо намын томилтоор л явчлаа шүү дээ, тийм ээ. Тэ ярьж лэг тэгж ярьж ойлгоо санааж яхаа амардаг юм. Тэгээ ард түмэд тайтгахчдаг. Шөмжилж л хамаагүй. Маний их шөмжилж хамаагүй. Тэр хооронд нь уршаал яваад амжаад бай гэсэн тийм аимшигтай бодол зарим хүнд байна гэж шүү дээ. Тэрийг л өстө үгүйс харахгүй. Яг усуу жаахан ярихаар сэтгэл нь ард түмэн баярлаад баамн гүрвэ зэрэг зарих төрлийг хийвэ тэргээд тайтгарч байгаа хооронд нь зүгээр бүр таслан зогсоох тухай юмыг л бодмор юм. Энэ байдлаар явах юм бол болохоо билээ гэдэг ийм сэтгэхүй бол их олны юм тархитлагад орж байна шүү. Энэ бол их л аюултай тэгээд энэ бол арга эцэл асуудал шүү дээ. Монголын үндэсний эрх ашиг тусгаар тогтнол аюулгүй эдийн засгийн аюулгүй байдал бүх юм руу харшаар нөлөөлж байгаа юмыг алиас хамгаалах яамч гэдэг юм уу тагнуулын төв газар мэдэрч тэрэн дараах хэмжээ авахт нь оролцдог юм уу нөлөөлт болдгоо. Эсвэл цагтаа шүүх ажил гэдэг юм болов. Энэ чинь бол зүгээр ганц л жишээ энд авчил да. 7 сарын 1-ний аваад үзэх юм. Шинэ ийм юм болох гэж хуучин бол энийг ч мэл урдчилж харж мэдчих ёстой шүү дээ мэдлээ. Ийм юмд хүрэхгүй байхлаар бас өөрсдийн арга хэрэгсэл гэж байдаг. Хүрэхгүй байх ёстой. Тэгэхээр зэрэг өнөөдөр тагнуулын тугазар бол одоо бас л ийм хийж байгаа гэж би найдаж байна. Эсвэл одоо дээш нь одоо мэдээж нь тагнуулын байгууллага гэдэг чинь мэдээлж урьдчилан сэргийлэх ёстой шүү дээ. Төр засагт мэдээ өгөх ёстой. За ийм болох гэж шүү дээ минь. Энээс яах вэ? Санал авчин тийм үү? Ингмээр байна, тэгмээр байна тийм үү? Эсвэл одоо мэдээллийн журмаар одоо ингэх гэж нэг хэлэх ёстой. Тэрийг төр засаг нь за энэ дээр чи ийм л арга хэмжээ авах ёстой юм да гэд бодлогын чанартай гаргаж тавих ёстой шүү дээ. 7 сарын 1-нд юу болсон? Хөлөө тэнд одоо тагнуулын байгууллагын бие юм өгсөн баг л гэж бодож байна. Дээдүүл нь тоогоогүй юм уу? Ажил хийж таармаар юм тийм ээ? Ажил хийж таармаар. Хийсэн л байл. Хийсэн л гэж боддог би. Хүүхдүүдээс энэ чиглэлийн мэргэжилтэй юм. Нэг хүүе. Тий. Тэр үл үүдээ сайхан уламжил сайхан одоо юу гэдгийг эрдэм мэдлэг танаас их юм сурах юм байна да. Одоо бас энэ байгууллагаар бүх насаараа явсан да. Энэ байгууллагын эрхвч би бас нэг амьд байхдаа за ингэвэл болдгоо юм шүү, ингэвэл болдго юм шүү гэдгийг бас нэг хэлээд байх зүгээр нэг залуу гацраад оруулцснаас арай дээр байлгүй дээ. Би бас нэг одоо ч энэ боловсруучны шилд сонгоос л хүмүүжүүлэлт нь адгийн надлын хүмүүжлийн тал дээр би бас нэг хөөдөө нэг юм хэлчих юм л да. За манай нэвтрүүлгийг урилгыг авчи хилэн далангуй сайхан ярьсан танд хэлээ. Хилэн далангуй сайхан ярина гэдэг чинь би одоо сүүлийн үед их ингэж л ойлгоод байдаг гэсэн. Ард түмний хүндлээ л гэж ойлгож байл гэж боддог байсан. Баярлалаа танай хамт олонд ажлын улам хэмжилт хүсье. Ард түмэндээ үнэн бодит мэдээллийг айлуулах. Улс их орны тусгаар тогтнолын үндэс суур үндсийн үндэс нь бол энэ газар нутаг газар шороо шүү дээ. Тэгэхээр сүүлийн үед манай энэ эрхэмтэлтнүүд улс их орны одоо энэ их орныхоо газар нутгийг гадаадынханд ихээр одоо лиценз хэлбэрээр олгож нутаг маань ер нь шүүр ялангуяа одоо говийн нутаг уртлаасаа бол одоо ер нь хэцүү болж байна. Мал нь бэлчээргүй болж байна гэж байна. Хүмүүсүүд одоо амьдрахад хэцүү болж байна. Газар нутаг байна уу гэн байгаа. Хэлээ тогтоосон. Гэтэл хэл хамгаалж байгаа
улсууд нь байна уу, цэргүүд маань байгаа. Гэтэл дотроосоо ингээд шүүр шанах шиг болж байгаа, инсентив болж байгаа чинь юутай холбоотой вэ гэдэг л асуудал гарч байгаа юм л да. Хэл нь байж идэг, хэл хамгаалдаг улсууд нь байж идэг, цэргүүд нь байж идэг. Гэтэл нутаг дэвсгэрийн дотор нь орчихсон, одоо дотроос нь хөндилээд газар шороог нь хаад баялгийг нь аваад ингээд тэр нутаг дээр явж байгаа улсуудыг бараг гიშх газаргүй болгож, заримыг нь хөөж туудаг, хориотой одоо бүс ер нь их л эвгүй болж дээ. Нутаг орн маань юм байх юм бол бид гიშх газаргүй болвол одоо тэгээд монголчууд яах юм? Хэдэн малын бэлчээргүй болвол яах юм? Яаж амьдрах юм бэ? Одоо нутаг дэвсгэрээ хамгаалж чадахгүй, нутаг дэвсгэр нь байсаар байтал өөрийнхөө нутаг дээр эзэн болж чадахгүй. Харийн хүн шиг амьдрна гэдэг бол энэ бол ёстой байж болохгүй л эвгүй асуудлын тулд гадны улсуудыг урьж оруулах хэрэгтэй. Тэд нар төнгөлд үзүүлэх ёстой гэдэг баахан яриад гадаадын хөрөнгө оруулагч гэж одоо ер нь одоогийн мэрэгжлийн улсуудны хэлээд байгаагаар эдийн засгийн алуурчид ороод ирлээ гэж ярьж байна шүү дээ. Тэгэд одоо шургалсан гэдэг юм уу, төрд ороод төрөөс төрсэн олигархууд гэдэг юм уу. Эднэр одоо энэ Монголын тусгаар тогтнол ялангуяа нутаг дэвсгэрийн энэ дээр бол өнөөдөр одоо хууль тогтоомжоор бол одоо сонгуулиас өөрөөр алга. За энэ гадны юунуудыг харахад бол одоо бүр болохоо байх зэвсэг туслах гараад л тэгээд энэ дарангуйлагчид ямар юм байдгийг энэ эх орносоо эх орныхоо эрх ард түмний эрх хэсгийн эсрэг байгаа улсуудыг чинь засгаас л зайлуулж шít хүчээр одоо энэ арабын орнуудыг хар тийм ээ. Бусад олон оронд юм бол за ийм юмд хүрэхгүй тулд тийм ээ. Өнөөдөр одоо Монголд одоо парламентын сонгуул, бүх ард түмний сонгуул гэдэг ингээд явж байна. Энэ сонгуулаар л одоо бид өнөөгийн хууль тогтоомжоор шүү дээ. Энэ сонгуулаар л одоо бид өөрчлөх ёстой. Ийм хүмүүсүүдийг зайлуулах ёстой. Энэ төрд шудраг үнэхээр Монгол улсынхаа төлөө өөрийнхөө эрх хэсгийг нэгдүгээр тавьдаг, ард түмний эрх хэсгийг дээгүүр тавьдаг ийм хүмүүсүүд гарч ээж л одоо энэ нэг нь цэгцлэгдэж эндээс нь гарахаар